Яг тэгэхээр ер нь бидний одоо нөгөө ярилцах цаг маань дуусах төгсөж байна. Тэгээд нэг тодруулалга хийчмээр маань юу вэ нөхөр зэрэг ер нь энэ мониторинг нөлөөллийн үнэлгээ хоёр ч яг ямар ялгаатай юм бэ гэдэг дээр нэг бас товчхон мэдээлэл өгөхөөсөө. Тэгэхээр мониторингийг болохоор нөгөө хиллэгнээсээ ч болоод юм уу нэг бас нэг үнэлгээ гэдэг үгнээсээ ч болоод юм уу тийм нөлөөллийн үнэлгээ тэг үнэлгээ гэдэг нэгээс болдог юм уу нэг ижил юм шиг одоо нөлөөллийн үнэлгээ манайх тийм манайх нөлөөллийн үнэлгээ гэдэг гэл тэгээд илүү л авчраасаар жишээлбэл хөлмөр эрхлэлтэй дэмжих хөтөлбөрүүдээр мониторинг үнэлгээ нь бол бүхэл хөтөлбөр дээр хийгдэж явна шүү дээ. Яг хэдэн төгрөг зарцуулах энэ мөнгийг яг хэдэн хүнд зарцуулнаа гэдэг ингээд зорилтуудаа тавьсан байгаа тий. Тэгээ үнэхээр тэдний яг хэдэн хүрвэ хэдэн хүн ирж энэ хөтөлбөрт хамрагдчихв хичнээн одоо материал юм худалдаж авах гэдэг энэ болгон чинь мониторингт ороо явчихсан. За тэгээд үнэлгээгээ болохоор бас нэг энэнтэйгээ андуураад байгаа би бол ингэж бодоод байгаа. Та хоёроос тодруулна. Би бол ингэж ойлгоод байгаа байхгүй. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хойноос ингэ мөшөг судалгаа хийдэг. Мөшөг судалгаа чинь бас л нөлөөллийн үнэлгээний нэг хэсэг мөн байхгүй. Тэнгүүд яг тэр мөшөг судалгаа хийж гин гээд зөвхөн хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэйгээ холбогдоод тэднийхээ мэдээллийг аваад за манай хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн тэдэн хувь нь одоо 70 орчим хувь нь ажилд орж байна. Тэгэхээр манай хөтөлбөр бол одоо ингэ ажил эрхлэлтийг нэмэгдүүлж байна. 90 нөлөөсөн гэдэг дүгнэлт хийчихэд байгаа. Тэрийг энэ бол яг ингээл мониторинг үнэлгээ болчихж байгаа байхгүй. Нөлөөллийн үнэлгээ яах ёстой гэхээр энэ хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдаагүй бол ажил эрхлэлт нь ямар байх юм бэ гэдэг тэр нөхцөлийг л үнэлэх ёстой байгаа даа. Тэгэл нөгөө нэг одоо 3 дахь манай видеонд ирж байгаа цаг хугацааны машин байвал бид нар очиж хараад харчин. Нэг нь тэгж чадахгүй үед одоо яах вэ? Энэ нөхцөлийг бид нар яаж ажиглах юм бэ? Энэ хүмүүс хэрвээ хөтөлбөрт хамрагдаагүй бол яах байсан юм бэ гэдгийг бид нар яаж нөгөө харах вэ гэдгийг л шинжлэх ухааны аргаар хэмжээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр энэ орж иж яг одоо ингэ нөлөөлөл үнэлгээ авч байгаа. Би бол тэгж л одоо тавчхан ингэ тайлбарлах үлээ. За тэгэхээр өнөөдрийн энэ сонирхолтой сэдвээр ярилцаж бидэнд бас их хэрэгтэй мэдээлэл өгсөн хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд дараагийн ярилцлаганд бас илүү сонирхолтой мэдээллийг бүгдээрээ хүргэх байхаа гэж ингэж найдаж байна.